За өнөөдөр би та тарихад бас нэг онцлог нь тэгэхээр энэ устус ногоогоо ингээд бүр усан цаа ингээд бүр живүүлээд одоо энд ингээд хөөсөн зэр гарч байгаа. Тэр нэг гарахаа болтолн цаа ингээд усан цаа ингээд хөвөнтэй усан зэр дүүрдэг байгаа. Тэгвэл ногоо маань маш сайн ургадаг. Тэгэхгүй ингээд хураагаар наваач хийчихээр зарим нь урахгүй хүчтэй гэсэн бол айгүй муу ургадаг. Энийг бараг энтхийн зарим хүмүүс ч мэддэггүй. Нэгэ сайн ингээд усанд хийгээд өгөөрэй. Тэгээд энийг бэлдсэн хүчтэндээ савнаас нь гаргаж аваад ингээд байршуулад. За одоо ийм салаад кофе салаад гэж ярьдаг. Тэгээд салаад тарж үзүүлээ. Тэнд би хойно ногоо, паприка, чинжүү. Энд болохоор цитron мэлисээ гааны навч тарьсан байна. Одоо энд би тарих гээд хөрсөө бэлдсэн байна. Ингээд нэг иймэрхүү штэй угаар ингээд жоохон зай гаргаад ингээд өчтөг. Тэгээ эндээ үрээ хийгээд байршуулад ямар хэмжээтэй байхын заавар дээр нь байдаг. Тэг нэг иймэрхүү үр байна. Маш сайн урсгалтай юм. За одоо дахиад та бүхэндээ өөр бас нэг тарих харуулъя. Энэ болохоор нэг гадиск байна. Гадиск тарих харах. Энэ бол ийм бэлэн ингээд юм бэлтгэн дотроо үрий. Энийг маш сайн норгоод тэгээд тэн дээр маш сайн хийж өгөөд тэгээд дээрээс нь шороогоор очиад ер нь бол ямар ч ногоо тарсныхаа дараа маш сайн усалж өгөх хэрэгтэй. Түрүүн би тийм салаадаа тарьсан. Шууд нөгөө нэг юу хийгээд хүнтэй ус цацчих болохгүй нөгөө нэг ус цацчих юм. Олон жижиг нүхтэй харгаад цацтаад өгөөрэй. Жижиг зарим өрнүүд маань хүчтэй услвал урсаа явчих учраас тэгээд нэг тарихгүй байсан газар маань очиод ургачихвал тий. За манай ногоонуудыг харагдчих.